Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Солонгос улсад гарсан нэгэн хэргийн талаар бэлтлээ. Хэрвээ та бүхэн англи хэл сурах гад мөн гадагшаа сургуульд явах гад IELTS-ийн шалгалтанд бэлтгэхээр хэлний төвөд судлаж байгаа бол та бүхэнд нэгэн хэлний төвийг санал болгоё. Confidence Education Center нь анхан шатнаас IELTS-ийн 6.5 оноонд хүргэх 4 сарын VIP сургалт явуулдаг. VIP интенсив ангид зөвхөн 5 сурагчтай байдаг учраас багш нар нь таны хувийн агц дээр маш сайн тулж ажиллана. 7 хоногт 3 удаа Монгол багш дүрм, үгсийн сан, бичгийн чадвар, мөн 7 хоногт 1 удаа гадаад багш сонсгол, ярианы дасгал ордог. Нэг хичээл нь 90 минут үргэлжилдэг. Мөн тайваны их сургуулиудад зуучлах, тэнд очиод суралцаж байх үедээ ажиллах газрыг нь бас зуучлах боломжтой. Хэрвээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook болон Instagram дээр Confidence Education Center гэж ороод чат бичээд мэдээлэл аваарай. 2019 оны 11 сарын 16-ны өглөөний 11 цагийн үед Кёнгидогийн яаралтай тусламжийн төвд нэгэн дуудлага ирдэг. Дотны игч маань холбогдохгүй, утас нь ерөөсөө дуудахгүй байна. Нэг л эвгүй зүйл болсон юм шиг санагдаад байна гэж нэг эмэгтэй сандарсан хоолоогоор мэдээлэл өгдөг. Удалгүй сурггүй болсон хүний үеэл дүүгээс ч гэсэн мөн нэг дуудлага ирж өнөөдөр би игчтэйгээ уулзахаар тохирсон байсан юм аа. Гэтэл утас нь огт холбогдохгүй байна гэж ярьдаг. Сурггүй болсон хүн тухайн үед 30 настай Вьетнам улсын иргэн Бинани гэдэг эмэгтэй байсан. Үнэн дээр 30 настай насан турш эмэгт богино хугацаанд холбоо тасарлаа гэд нин даруй томоохон хэмжээний ажиллагаа явуулах нь бол заримдаа эртдэг. Гэвч тухайн үед цагдаагийнхан тэр бол Солонгос иргэн биш гадаад эмэгтэй учраас түүнийг хайх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Тэгүүнээс гадна нэг сонин зүйлээс нь юу гэх юм бол дуудлага өгсөн найзынх нь хэлж байгаагаар бол Бинан өмнөх орой буюу 15-ны орой түүнийг гэрт ирээд маргааш өглөө эрт би өөр хөдөө рүү явж ажиллах гэж байгаа. Гэхдээ чи маргааш ямар ч хэсэн над руу залгаарай. Миний утас хэрвээ холбогдохгүй чи надтай холбогдож чадахгүй байвал намайг заавал хайгаарай. Цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн байсан. Тэгэхээр цагдаа нарт бол энэ үг нь бодит тутгаар Бинан өөрийгөө сурггүй болохыг урьдчилан мэдэж байсан юм шиг санагдсан учраас түүнийг хайх ажиллагааг эхлүүлсэн. Эхлээд түүний аюулгүй байдалд ноцтой асуудал гарсан байх магадлал өндөр гэж үзсэн учраас мөрдөгч багийнхан Бинаны амьдардаг Кёнгидо Янжу хотын нэгэн байранд очтол тэр гэрт бол хинч байхгүй байсан. Тэгээ цагдаа нар ойр орчмыг нэгжин шалгасан ч гэсэн ямар нэгэн уул мөр олдоогүй. Ингээд цагдаа нар байр орчин болон ойролцоох газруудын бүх камерын бичлэгийг татаж аваад нэг бүрчлэн шинжилж эхэлсэн. Тэгтэл байрны гаднах зогсоолд маш с ิจ гтэй нэгэн дүр зураг бичигдсэн байгаа нь олддог. 16-ны өглөөний 6 цагт нэгэн эрэгтэй байрнаас гарч ирээд эргэн тойрноо тун болгоомжтой ажиглан ийш тийш хараад яваад байдаг. Цагдаа нар тэр эрийг анхааралтай ажиглаж эхэлтэл тэр хүн бол сурггүй болсон Бинаны Солонгос нөхөр тухайн үед 55 настай Шин гэдэг хүн байсан. Нэг цагийн дараа буюу 7 цаг 45 минутын үед нөгөө хүн дахиж гарч ирээд адилхан байдлаар наастаа шалхаж ямар нэгэн зүйлийг байн шалгаж байгаа юм шиг харагдсан. Мөн баг зэрэг сандарч байгаа юм шиг харагдсан. Ингэж анхааралтай ажиглаж байгаад хэдхэн минутын дараа буюу өглөөний 8 цагийн үед Шин ямар нэгэн зүйлийг чирч машин руугаа авч гарч ирээд өөрийнхөө машины арталд тэр зүйлээ хийсэн. Тэр зүйл нь болохоор хэмжээ хэлбэрийг нь харахад хүний цогцос байх өндөр магадлалтай харагдчихсэн. Гэхдээ энэ нь бол мэдээж анхны таамаг төдийл зүйл байсан. Шинж тэмдэг нь бол хангалттай байгаагүй. Гэхдээ цагдаа нар бол мэдээж хамгийн түрүүнд түүний нөхөр хамт амьдарч исэн Шинг хамгийн с ิจ гтэй этгээд гэж тодорхойлоод түүний гар утас болоод цагийн мөрөөр нь байршлыг нь тогтооод хайгаад маргааш нь буюу 17-ны өд дунд орчмын үед Сөүлээс хойшоо байдаг нэгэн хөдөө байгааг нь олж илрүүлдэг. Ийхүү түүнийг мөшгөж очиод түүнтэй уулзаад цагдаа нар түүнийг эхлээд сайн дураараа цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхийг нь шаарддаг. Учир нь тэр даруй бол түүнийг аллах үйлдсэн гэж баривчлах ямар ч нотлогоо тэгээд зөвшөөрөл гараагүй байсан учраас түүнийг сайн дураараа очиж мэдүүлэг өгөхийг санал болгосон. Шин эхэндээ эхнэрийнхээ талаар ямар ч зүйл мэдэхгүй хаана байгааг нь ч мэдэхгүй гэж гүрийсэн. Гэхдээ олон улмөр түүнийг бараг шууд гин буруутнаар зааж байсан камерын бичлэг дээр илт
тод харагдах хөдөлгөөнөөс гадна машиныг нь шалгаж үзэхэд арын суудлын орчимд нь цустай жижиг толб мөн илэрсэн. Ингээд цагдаа нар бол түүнээс байцаалтаа ол ширүүнээр авч эхэлсэн. Тэгээд та ингэж гүрээсээр байх юм бол нөхцөл байдал танд улмал муугаар иргэнэ. Эхнэр чинь хаана байгаа вэ? Та эхнэрээ хаана хайсан бэ гэд түүнийг байцааж эхэлсэн. Тэгтэл шин хэсэг бодож байгаад эцэст нь бууж өгсөн бололтой толгоо удаалган эхнэр маань Ичон руу ажил хийхээр явна гэд ачаагаа бэлдсэн. Тэгэхэд нь би ууралсандаа сэтгэл санаа минь хямарсан байсан. Би ч гэсэн амиа хорлох гэж бодсон гэсэн агуулгатай зүйлсүүдийг ярьж эхэлсэн. Улмаар цогцыг хаана нуусан тухайгаач мэдүүлж эхэлсэн. Бинаны цогцыг түүний амьдарч байсан Янжуугаас нилээд хол Чоллаад байрлах Ванжуу гэдэг газрын өрөн модны тариалангийн талбайд булсан гэдгээ ол цагдаа нарт зааж өгсөн. Цогцтой нь хамт түүний өдөр тутам хэрэгэлдэг байсан цүнх эд зүйлсийг нь хамтд нь булсан гэдгээ ч хэлсэн. Шин эхнэрээ хөнөөснийхөө дараа цогцыг нь машиндаа хийж өөрийн төрсөн нутаг болох Ванжуу руу очоод хөдөөний нам гүм талбайд булсан гэж мэдүүлсэн. Ийм байдлаар мэдүүлэг авч дууссаны дараа цагдаа нар түүнийг хүн амны хэрэг болон цогцыг нуусан гэмт хэрэгт саатуулсан. За одоо болохоор та бүхэнд яг энэ шинэ болоод Бинан хоёрын ямар харилцаатай анх яаж танилцсан талаар нь ярив. Шинэ болон Бинан хоёр анх 2018 оны 11 сарын 3-нд олон улсын гэрлэлт зуучлалын компани шугамар уулзсан. Хоорондоо бол тэр хоёр 25 насны зөрүүтэй байсан. Солонгост хөдөө орон нутгийн дунд насны эрчүүд нь залуу Вьетнам эмэгтэйчүүдтэй гэрлэх тохиолдол бол нэлээд түгээмэл болсон. Гэхдээ тэдний хувьд бол нэг онцгой зүйл байсан нь тэр хоёр уулзаад маргааш нь шууд 11 сарын 4-нд Вьетнамд хурмаа хийсэн байгаа. Тэгээ шинэ болохоор эхнэртэйгээ зуучлалын компаниар танилцаад уулзах гэж Вьетнам руу очисон 11 сарын 3-нд тэгээд шууд маргааш нь Вьетнамд хурмаа хийсэн гэсэн үг. Тэгээд дараа жилийнх нь 3 сар орчимд шинэ Солонгостоо ирээд тэгээд тэр хоёр бол хамтдаа бас Солонгост гэрлэлтэд бүртгүүлсэн байсан. Ингээд тэр хоёр бол хууль ёсны эхнэр нөхөр болсон байсан. Бинаны хувьд болохоор Вьетнамд өмнө нь нэг удаа гэрлэж байсан нэг хүүтэй эмэгтэй байсан. Харин шиний хувьд болохоор түүний анхны гэрлэлт байсан. Тухайн үед болохоор Бинаны гэр бүлийнх нь охиныгоо айдуу ухаалах сурлагатай үзэсгэлэнтэй бүсгүй мөртлөөсөө яагаад өөрөөсөө ийм олон насны зөрүүтэй Солонгос эрэгтэйтэй гэрлэж байгаа болоо гэдэгт нь бол нэлээд харамсажсэн талаараа ярьжсэн. Харин Бинаны хувьд болохоор өмнөх гэрлэлт хүүхэдтэй гэдэг шалтгаанаасаа болоод өөрт тохирох эрэгтэй хүн ер нь олдохгүй байхаа гэж бодож исэн учраас өөр гадаад хүнтэй сууя гэж шийдээд Солонгос хүнийг сонгоод тэгээд хүнтэй суухаар шийдсэн гэж гэрийнхэндээ ярьсан байсан. За тэгээд Бинан болоод шинэ хоёрын хувьд болохоор хууль ёсоор эхнэр нөхөр хэдийгээр болсон боловч Бинан Вьетнамд бол нэлээд удаан амьдарсан. Харин нөхөр нь болохоор Вьетнам, Солонгос хоёр хооронд байнга ирж очдог байжгаад гэрэлснээсээ 8 сарын дараа Бинан анх Солонгост ирж Кёнгидогийн Янжуу гэдэг хотод тэр хоёр байранд хамтдаа амьдарч эхэлсэн. Харин Солонгост ирснээс нь хойш дөнгөж 3 сарын дараа л тэр нөхрийнхөө гарт амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөрдөн шалгалтын явцад тэдний хоорондоо бичлэгдсэн какао ток буюу мессенжерийн мессежүүд нь ил болсон. Тэгэхэд болохоор Бинан Солонгост ирэхээс өмнө аль хэдийн нөхөртөөгөө ер нь бол үзэл бодол таарахгүй нэлээ маргалцсан мессежүүд нэлээ их байсан. Мөн Бинан Солонгос хэл сайн мэдэхгүй учраас тэр хоёрт бол хэлний бэрхшээл ойлголцоход нь бол маш төвөгтэй олон гарч исэн нь ил байсан. Тэгээ Бинаны хувьд болохоор Солонгос ирснээсээ хойш бол тэр хоёрын маргаан бүр илүү ихссэн. Ихэвчлэн мөнгө санхүү тойрсон асуудлуудаас үүдэлтэй байсан. Бинан нөхрөөсөө мөнгө гуйж шаарддаг байсан. Харин шин болохоор энд нь уурлаж түүнийг загнаж тэр хоёр бол үнээсээ болж муудалцдаг байсан нь тодорхой болсон. Харин хохирогчийн талынхаа хэлэхдээ болохоор Бинаны хувьд бол зүгээр мөнгө нэгдэг биш, зүгээр л эхнэр хүний хувьд өдөр тутмын амжиргааны зардлал түүнээс нэгдэг байсан. Шингийн хувьд бол бүр үнэхээр нарийн тийм хүн байсан. Өөрөө бүх санхүүгээ барьдаг байсан. Охинд маань хоол ундны мөнгийг нь ч гэсэн бараг өгдөггүй байсан. Иннээс олж энэ хоёр муудалцдаг байсан гэж ярьсан байсан. Тэгээ шингийн хувьд бол үнэхээр харамч хүн байсан гэдг нь бол дараа нь эргэн тойрны хүмүүс нас гэрчилж исэн. Дэлгүүр явахдаа хүртэл хамгийн хямд зүйлийг нь өдөрт яг юу авсан гэдгийг нь эхнэрээсээ заавал асууж хэлүүлдэг. Эхнэрийнхээ төрсөн өдрөөр бүр бялууж авч өгөөгүй өнгөрөөсөн байсан. Тэд гэрлэл зуучлалын компанид болохоор шин өөрийгөө тогтвортой ажил орлоготой гэж бичиж өгсөн байсан. Гэвч яг үнэндээ бол энэ нь худлаа байсан. Тэгээд Бинан бол яг энэ зүйлийг нь хараад яаран шийдвэр гаргаж түүнтэй
гэрэлсэн байх магадлалтай байсан. Гэвч яг түүнтэй гэрэлсний дараа бол нөхөр нь доктортой ажилтай биш, доктортой орлоготой биш. Үүнийг нь мэдээд нэлээд сэтгэл гонсгор болсон байх магадлалтай гэж үзсэн. За тэгээ хэрэг болсон өдөр тэр хоёр бол муудалцсан. Бинаа гэрээсээ гараад ичоон дахь үеэл дүүгиндээ би амьдрахаар явнаа. Тэгээ тэндээсээ ер нь бол ажил хийж эхэлнэ, ажил хайна гэж нөхөртөө хэлсэн. Нөхөр нь бол болиулахаар оролцсон ч гэсэндээ Бинаа өөрийнхөө шийдвэрт хатуу зогсож исэн. Энэ хоёрын маргаан бол үүнээс болоод улам ширүүсэж нөхөр нь Бинаа руу бол дайрч эхэлсэн. Тэгээ энэ үед болохоор Бинаа гар утсаа гаргаад нөхрийнхөө дүрсийг бол бичиж эхэлсэн байгаа. Тэгээ үүнийг нь хараад шинэ бүр их уурлан гар утсыг нь булаах гэж дайрсан. Тэгээ энэ үед болохоор өөрийгөө хамгаалахын тулд Бинаа галтгооны тавцан дээр байсан хутгийг шүүрч аваад шин рүү дайраад шиний гуй шархацсан байгаа. Тэгээ тэр үед болохоор шиний уур нь бол маш их хурж доромжлогдсон юм шиг мэдрэмж аваад ухаан нь баларчсан гэж мэдүүлэг өгсөн. Ингээд Бинааны гарт байсан хутгийг булааж аваад эхнэрийнхээ цээжин би хөвлийн хэсэг рүү удаа дараа хутгалсан. Бинаа газар унсан ч гэсэндээ тэр зогсохгүй түүнийг хутгалсаар л исэн. Ингээд нийтдээ 17 удаа эхнэрийгээ хутгалж амь насыг нь хөнөөсөн нь тогтоогдсон. Бинаа нь бол маш их цус алдснаас болж газар дээрээ нас барсан. Шин дараа нь яарвчлан цогцыг гялгар утаар тэгээ дараа нь болохоор даавуугаар ороогоод тэгэд өглөө эрт үүрээс ахуулаад гэрийнх нь гадуур хүн явж гин үгүй юу гэдгийг байн гарч ирж шалгаж агаад тэгээд яг 8 цагийн үед хөнгөө болоод ирэх үеэр түүний цогцыг машинда хийсэн нь тодорхой болсон. Тэгээ энэ ч гэсэндээ яг тэр CCTV дээр бичигдсэн зүйлүүдтэй тохирж исэн. Тэгээд Бинааны утсыг болохоро авч гараад унтраагаад гол руу шидсэн гэдгийг бас хэлсэн. Тэгээ шинжээчдийн үзэж байгаагаар болохоро нөхөр нь Бинааны цогцыг ч гэсэндээ яг тэр гар утас шидсэн гол руугаа анх бол шидэх зорилготой байсан. Гэвч яг усанд урсаад хөвөөд гараад ирэх магадлалтай гэж үзсэн учраас хэдэн цаг машинаар давхисаар өөрийнхөө төрсөн нутаг болох Ванжуу руу очоод өдрийн 4 цагийн үед бол Ванжууд очисон байгаа. Тэгээ тэр үед бол мэдээж маш их хүмүүс байсан учраас харанхуй болохыг хүлээж байгаад хурц худалдаж аваад тэгээ харанхуй олж хүмүүсийг гэртээ орсны дараа тэр талбайд очиж газар ухаад тэгээд түүнийг булсан болох нь бол тодорхой болсон. За ингээд шинийг баривчсны дараа бол анхан шатны шүүх хурал болсон. Шүүхтэр итгэж дагаж ирсэн гадаад ихнэрээ ингэтлээ хэрцгийгээр хутгалж хөнөөсөн үйлдэлийг ноцтойгоор шүүмжилж байна гэд 15 жилийн хорих ялыг оноосон. Гэвч шингийн хувьд бол давж заалтсан. Тэгээ давж заалтсан шүүх хурал дээр болохоор хэргийг үйлдэх үедээ хэрцгий байсан нь үнэн ч гэсэндээ Бинаа хамт амьдраад удаагүй хэрнээсээ нөхрөөсөө тасралтгүй мөнгө нэгдэг байсан. Бо гэрээсээ явах шийдвэр гаргасан зэрэг нь бол яг нөхрийгөө ашиглаж гэр бүлээ батлуулаад тэгээд түүнтэй бол ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй зүгээр Солонгост ирэх арга байсан. Тэгээд Солонгост ирснийхээ дараа угаасаа гэрээсээ яваад өөр газар очиж амьдрах зорилготой байсан гэж юу нь бол үзээд зөвхөн Солонгост ирэх зорилгоор түүнтэй гэрэлсэн байна гэж үзээд тэгээд ялыг нь 15 жил байсныг нь 12 жилийн ял болгож багасгасан байгаа. Тэгээ энэ хэргийн хувьд болохоор олон нийтийн дунд олон улсын гэрлэлтийн талаар шүүмжлэл маргааныг бол нэлээд дэгдээсэн. Тэг хүмүүсийн анхаарлыг бол маш их татсан. Солонгос улсад ийм төрлийн гэрлэлт маш их байдаг. Тэгээд энэ гэрлэлтийг гаргахдаа бол зуучлалын компаниар дамжаад бараг л арилжааны маягаар шийдэгддэг байсан. Тэгээ энийг бол маш их эрсдэлтэй гэж үзээд мөн хүнтэй гэрлэхийн тулд өөрсдийнхөө санхүүгийн асуудлыг нуун дарагдуулах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар худлаа бичснээс болж мөнгөтэй юм байна гэж бодоод бас гаднаас Солонгос хүнтэй суух гэж маш олон хүмүүс ирдгээд энэ нь бол хин хинийгээ хуурсан ийм асуудлууд болдгоо айл нь бол ирээ салах нь элбэг байдаг гэсэн тийм шүүмжлэлүүдийг бол нэлээд дагуулсан. За тэгээд та бүхний хувьд бас юу гэж бодож гин өөртөө төрж байгаа сэтгэлдүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээд та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк болоод subscribe-а дараад сувгаа дэмжээд өгөөрэй. Өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.